Мэдлэг 6 сарын 12-нд Вишну болоогүй хүн Вишнуг шүтээд тэрхүү шүтлгийнхээ үр шимийг хүртэж чадахгүй. Хүн өөрөө Вишну болон хувирч буюу түүнтэй нэгдэж байж Вишнуг шүтэх ёстой. Би болвол Вишну хэмээх тэрхүү төлөвт би оршиж байна. За хоёр дахь үггүй гүн ухааны гол үзэл санааг энд илэрхийлж байгаа. Энд Вишну болох гэдэг нь өөрийнхөө жижиг бие буюу эгог орхиж өөрийнхөө дотоод мөн чанарыг буюу дотоод оршихуй бурхан түүнтэй нэгдмэл гэдгийг ухаарахыг хэлж байгаа. Шүтэгч болон шүтүүлэгч хоёрын хооронд зааг байгаа цагт жинхэнэ дээд гэгэрэлд хүрэхгүй гэсэн санаа илэрхийлж байгаа. Прахлада үргэлжлүүлээд бодчихъя. Бүхий л орчлон ертөнцийг хамгаалж тэтгэгч нь Вишну. Тэр бол энэ ертөнцийн бүх амьд биетүүдийн цорын ганц хорогдох газар. Мөн хүн бүр ямар ч аргаар хамаагүй түүнтэй л хамт байх ёстой, түүнийг л төшөх ёстой, бараадах ёстой. Өөр арга зам байхгүй. Яг энэ мөчөөс эхлэн би ч мөн Вишнуд үнэнчээр зүтгэе. Түүний оршихуйгаар нь дүүрэн амьдрий. Гэвч Вишну биш атла Вишнуг шүтэгч нь шүтлэг бишрлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй. Вишну болж байж л Вишнуг шүтэх ёстой. Тиймээс би болвол Вишну. Прахлада гэгддэг тэр хүн бол Вишнугаас өөр хэн ч биш. Тэнд ямар ч хоёр дахь чанар байхгүй. Одоо хэн надад дайсагнаж, хэн намайг сорж чадах вүлээ? Би бол Вишну тул надад дайсагнагч хэн боловч түүний амьдрал төгсгөлд хүрсэн нь гарцаагүй. Миний өмнө зогсож буй эдгээр чөтгөрүүд надаас цацрах гэлбааг тэсвэрлэхэд бэрх эсвэл боломжгүй гэж үзэж байна. Тэрхүү тэнгэрүүд ч бас миний магтаалыг дуулж байна. Учир нь бол би Вишну. Тэр бол би бөгөөд би түүнд мөргөж байна. Бациста үргэлжлүүлээд хэлсэн. Прахлада ийхүү өөрийгөө Вишнугийн дүрд хувиргаж уламжлалт зан үйл болон судар номд заасан бүхий л зүйлээр Вишнуг оюун санаатаач шүтэж ирсэн. Үүний дараагаар тэрээр гадаад зан үйл ёслолын дагуу Вишнуг мөн бүтээсэн. Энэ шүтлэг бишрлээ хийснийхээ дараагаар Прахлада баярлж цэнгдэг байсан. Тэр цагаас хойш Прахлада өдөр бүр Вишнуг ийм маягаар шүтээд байсан. Түүнийг харж үлгэр жишээг нь дагснаар хаант улсын нөгөө чөтгөрүүд ч мөн Вишнугийн туушчаас сүсэгтнүүд бас ухаандаа нөгөө Вишнугийн газар орон нутгийг улаан эзэлж авсан тэр хүмүүсийг чөтгөр гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгээ тэд нар бол эргээд яасан гэхээр нэг Вишнугийн сүсэгтнүүд болчихсон. Тэгэнгүүт тэнгэр дэх бурхад үүнд гайхаад уцарчихсан. Тэд Вишнуд бараалхаж түүнээс асуусан. Тэнгэрүүд асууж байна. Эзэн минь, энэ ямар нууц вэ? Чөтгөрүүд бол таны эртний дайснууд. Тэд таны сүсэгтэн болж хорно гэдэг хуурамч мэт байна. Чөтгөрүүдийн хорон муу чанар нь хайччваа. Мөн хувь ухамсар буюу Живагийн эцсийн төрөл дээр л бий болдог. Танд хандаад байгаа тэрхүү сүсэг бишрэл хаанаас гарч ирээд байна вэ? Мэдээч хэрэг аливаа биетийн чанар нь үргэлж тухайн биетийн үндсэн мөн чанарт нийцдэг. Эдгээр чөтгөрүүд нэг шөнийн дотор таны сүсэгтэн болсон гэж сонсох нь огт боломжгүй юм аа. Хэрэг тэд аажмаар дээд оршихуйд ховсон өөрчлөгдөж сайн чанаруудыг эзэмшээд дараа таны сүсэгтэн болсон гэвэл бид үүнийг маш сайн ойлгож чадах байлаа л да. Гэвч хорон санаатай байсан нэг мөчид таны сүсэгтэн болно гэдэг нь үнэхээр юм итгэмээргүй юм аа. За эзэн хариулж. Өө тэнгэрүүд минь ээ, эргэлзэж цөхрөх хэрэггүй. Прахлада миний сүсэгтэн болсон. Энэ бол үнэхээр түүний эцсийн төрөл бөгөөд тэр одоо чөлөөлөгдөх буюу нирванд хүрэх эрхтэй байгаа юм. Түүний мөнхөглөлийн өрн шатаж дууслаа. Тэр дахин төрөхгүй. Эрдэм мэдлэгтэй, ухаантай, сайн хүн, муу санаатай болжээ гэх нь утгагүй. Мөн чигэнд нь үнэхээр наалтахгүй юм сонсогдоод. Харин ямар ч сайн чанаргүй буюу
мунхаг байсан нэгэн сайн хүн болсон гэж сонсогдвол зам ёсны хэрэг гэж юм. Тэр сайн хүн муу болох нь утгагүй гэж хэлж байгаа нь гэгэрэл болон ухамсар нэгэнт хэсэрсэн бол буцаж ухрах нь байгалийн замд нийцэхгүй гэсэн санаа. Нэгэнт гэрэл тулсан газарт харанхуй орших боломжгүй байдаг шиг. Жинхэнэ утгаараа сайн, өөрөөр хэлбэл юмсын мөн чанарыг таньсан сайн хүн дахин мунхагийн зам руу орж муу санаа өвөрлөх нь оюун санааны хувьд ухралт буюу боломжгүй зүйл юм аа. Прохладигийн энэхүү өөрчлөлт нь та бүхний сайн сайхны төлөө юм уу? Мэдлэг 6 сарын 13 урган ертөнц баясан цэнгдэг эрдний сан болсон бүхий л төрлийн мунхаглал бүхнийг устгагч дээд гэрэл болох эзэн танд би хорогдож байна. Гачигдж зовсон хэн бүхнийг ивэлдээ авч аврал ирж буй хүнд хамгийн найдвартай аюулгүй хорогдох газар ганц эзэн төрөөгөө бөгөөд тэрээр хизээч үл доройтох танд би мөргөё. Батиста өөрчлүүлж хэллээ. Бурхтыг ийхүү тайвшруулсны дараа Вишну үзэгдэхээ болж буюу алга болсон. Бурхад Прохладад найрсаг хандсан. Прохлада өдрө болгон эзэн Вишнуг бодож үг, үйлдэл, бүдтэй түн ийхүү шүтэн биширдэг байсан. Ийм шүтлэг биширлийн сууд үр шим болж мэрэгэн ухаан хүсэл шөнөлгүй байх зэрэг бүхий л эрхэм тэр гоё чанарууд нь түнд өсөн нэмэгдэжсэн. Эзэн Вишну Прохладгийн шүтлгээ үйлдэж байсан газар руу очижээ. Эзэн Вишну өөрөө ордонд нь хүссэн ирснийг хараад Прохлада ингэж залбирчээ. Гурван ертөнц баясан цэн гэдэг бүхий л төрлийн мунхаглал бозар бүхнийг харанхуй устгагч дээд гэрэл болох эзэн танд би хорогдож байна. Тэр бол зовлонд байгаа хүмүүсийн хорогдох газар, өөрийгөө эрэлхийлж байгаа хүнд хорогдох газар нь болдог. Ганц эзэн нь, ганц гэр нь тэрээр төрөөгүй хамгийн баттай аюулгүй юм. Та бүх бадамлын ухаа цэцэг эсвэл хөх эрдэн мэт гэрэлтдэг. Таны бие өвлийн цэлмэг тэнгэрийн орой мэд хөх хөнгөтөө би танд хорогдож байна гэж залбирч байгаа. Эзэн өгүүлж байгаа. Оо Прохлада, чи үнэхээр сайн чанараар дүүрсэн дадаа мэт юм аа. Чөтгөрүүдийн дундах эрдэн юм аа. Хөхийн зовлонг зогсооход тустай өөрийн хүссэн ямар ч өрөөлийг ухаандаа шидийг надаас хүсье. За Прохлада хариудна. Эзэн минь ээ, та болвол бүх амьд биетүүдийн дотор оршигч бөгөөд бидний бүх хүсэл биелэх үр шимийг өгөх чинь үлээ. Таны зүгээс хязгааргүй, хэмжээшгүй гэж үзэж байгаа. Тэрхүү өрөөлийг шидийг надад хайрл гэж би залбирая. За ингээд эзэн хэлж байгаа. Прохлада, чи хязгааргүй брахманд амар амгаланг олох хүртлээр би хэн бэ гэж асууж байгаа. Хэмээх асуултын эрэл хайгуулын сүнсний асуултаар тэтгэгдэж бүх төөрөгдөлжин эцэс болж хамгийн дээд үр шим буюу ажлыг, ивэлийг хүртэх болтугай. Ингэж хэлээд Вишну харагдах байсан. Прохлада тунгааж бясалгасан. Энэхүү эрэл хайгуулдаа тасралтгүй шамд гэж Вишну надад хэллээ. Иймд би өөрийн биег
буюу жинхэнэ сүнсээ таних эрэл хайгуульд шамтнаа. Мэдээж хэрэг би мод, утсөөг, уул нуруунаас бүрдсэн идэвхгүй бөгөөд гадна орших энэхүү ертөнц бий бол биш үлээ. Би амьсгалын хөдөлгөөнөөс үүдж төрсөн маш богинохон хугацаанд амьд мэт санагддаг энэхүү махан бий биш. Би чих хэмээх идэвхгүй бодисоор хүртэгддэг дуу аваа, үг, нэр эсвэл илэрхийлэл бол биш. Бөгөөд тэр нь ердөө л агаар дахь төр зургийн хөдөлгөөн бөгөөд хэлбэр дүрс үгүй, оршихуй үгүй зүйл юм. Би хүртхэн мэдрэмж эсвэл туршлага биш бөгөөд энэ нь мөн адил хязгааргүй ухамсарыг ачаар л ажилдаг. Төр зургийн бөгөөд дүрсгүй зүйл юм а. Би объект дээр тулгуурласан байнга өөрчлөгддөг тайван бус хэлний амтлагч мэдрэмж бас биш юм а. Би үзэгчийн хүний харах ойлголтыг гажуудуулж харуулдаг төсөөллийн бүтээл болох төр зургийн харааны мэдрэмж ч бас би биш юм. Би хамрын үнэрлэх мэдрэмж биш бөгөөд энэ нь тодорхойгүй хэлбэртэй зүйл юм. Би бол бодол санаанаас ангид орших амар амгалан юм. Ингэж хэлээд өндөрлөө.